За намайг Пүрэв Ухтай Шилэг Галараа гэдэг. Сэлэн аймгийн ерөөсөө бас өнөөдөр энэ малын үзэсгэлэн яруу худалдаанд оролцож байна. Өнөөдөр би одоо энэ Монгол гаралтай Мангелиц цаг дахаар оролцож байна. Гахааг одоо тэжээж эхлээд удааг байгаа юм байна шүү дээ. Тий одоо яагаад энэ одоо нэг 3-4-5 сар болж байна да. Энэ гахааны маань онцлог гэхээр өөрөө өвшин тэжээлтэй. Бэлчээрээр галдуу энэ зуны цагт тэр бэлчээрээр явдаг. Яг л мал ямар ногоо иддэг л яг л тийм ногоо иддэг. Тийм. Тэгээ айгүй өөрөө их тархлаа өндөртэй. Айгүй тийм малгай баг шаарддаг. За. Төрхтөө ч гэсэн ер нь тийм их гар арчтгаа ер нь гардаж нэг төрүүлээд байдгүй. Би ч өөрөө одоо төрүүлж үзсэн. Айгүй амар юм билээ. Тэгж гардаж төрүүлдэг. Өөрөө өгдөг. Тэгээд тоороо нь өөрөө айгүй их боожлт хурдантай. Ер нь тоороо ер нь хоргол байхгүй. Махны гарц юм байна. Махны гарц чинь ч одоо нэг 10 сартаа тоороо чи нэг 130-аас 135 хэлдэг. Голоодсон шүү дээ. Тэгээ нэг 70% мах 30% яс гэж ярдсан билээ энэ Мангелиц цаг бол. Өөх мах алгалсан. Мах нь малын мах шиг уулаа. Тэгээ гахааг ер нь тэжээж явахад танд ингээд ажиглагдсан даваа талууд юм уу дутагдaltaй талууд юу вэ нэг энэ гахааг тэжээж явах. Энэ гахаа бол ер нь ажиглаж явахад ер нь зуны цагт сайхан дам бичээр явчихдаг. Тэр нь даваа талтай. Тэгээ оройд бол яг нэг готонд нь дуудахын тулд нэг шанаг даваг нь. Тэр даваа талтай юм. Ерөөсөө тэгээд ер нь мал ямар ургамал чинь тэр бүх ургамлыг л идэх юм бол. За. Айгуу даваа талтай. Арчилгаа, маллага багтай. Нэг жилд 2.4 төрнө. 2 жил одоо 5 төрнө гэсэн үг. За. Тий. Тэгээ чи одоо нэг гарахтаа нэг 13-аас 7-гийн хооронд хэлбэлтийн билээ ер нь тооног юм шиг бол. Тоороны тоон. Тоороны тоон. Одоо тоороо нь өөрөө боожих чадвар маш өндөртэй. Ер нь 100% төлөвлөж авна. Тий. Түрүүн та нэг хэлээдсэн шүү дээ. Нөгөө жирийн гахаанууд бол бараг их барих хэмжээний бараг болж тоороог нөгөө төрүүлж авдаг гэх тээ. Энд дээр бол энэ гахаа бол ерөөсөө би сая 4-5 гахаа торуулахад харж байхад хэлэхгүй. Ерөөсөө өөрөөсөө шууд нөгөө энгийн гахаа чинь нөгөө буургалж хамлаа баваргалж хамлуулдаг арчдаг барьдаг гэдэг шүү дээ. Энэ гахаа бол ерөөсөө тийм шаардлагагүй тоороо. Гараал шууд хийх юм байна яал. Дороо. Энд чинь нөгөө гарахтаа энэ тоороо чи өөрөө өстэй гарч байгаа шүү дээ. Энгийн гахаа ч юм уу шалдан гардаг. Энд гахаа ч юм бол өөрөө тоороо өстэй гарч байгаа. Тэгээд айгүй тийм боожл хурдантай. Энэ нөгөө Унграас гаралтай 19 дугаар зууны үед зэрлэг гахаанаас гаргаж авсан үйлдвэр гэж яриад байсан байлээ шүү дээ. Тий. Тэгээд энэний нөгөө хүүтэн төсвөртэй гахаа гэж одоо би уншижсэн байхгүй. Тийм ер нь хүүтэн төсвөртэй. Өөрөө нэг ч өвс сайтай одоо ингээд 100 аягүй гэсэн 100 яхаар бас гуй чинь. Одоо тэрийг бариад аваад аль үзүүлбэл яаж юм? Тий одоо ийм өстэй юм чинь тэр нь. Одоо эн чинь хүүтрээр одоо ингээд өснө өшөө ургаад бүр нэг хөөвөр суу. Бүр тий хөөвөр суугаад бүр зузаараад бүр өснө ингээд бурж байгаа хан шиг. Тэгдэм билээ. Одоо өвлөл тэгэл эрдэнэ шиш, ногоон тижэл, мудаа тийм марл хийж энэ. Өвлөл тэгэл ер нь дулаан байр яг төрөх хаандаа бол дулаан байр те. Бусдах хаанууд нь ер нь дулаан байрны шаардлагагүй тийм юм билээ. зүгээр хашаан тижиж. Тэг хашаан тэгэл. Яг тижэл мүжэл бол гадаа идэх байж. Тэр нөгөө гахаа тижихэд нөгөө хэвтрээсээ болоод их гахаа хэврэг болдог гэж яриадсэн шүү дээ. Энэ гахааны хувьд яа гэм. Энэ гахааны хувьд бас ялгаа байхгүй. Хэвтрээ бас тодорхой хэмжээгээр хэвтрээ бэлтэнэ. Гэхдээ нөгөө гахааг бол маш өндөр тасны тусаад өндөртэй чирэг. Тий. Тодорхой хэмжээгээр доор нь одоо солом ногоон тижэл хайж өгөө тэрийг эдгэр чи өөрөө нэг толгой малгай гисгэн эдгэх нэтэд хэвтрэг болгохын болгоод тэгээд юм бэл. Нийтлэг нэг хүмүүс тийм ойлголт байдаг шүү дээ. Гахаа бол амар заван амтан л гэдэг тий. Тэгээ яг гахаа малчсан хүмүүсээс сонсохоор үгүй гахаа бол айхтар цэвэрч амтан. Тэгээ гахаа чи ер нь өөрөө хамгийн цэвэрч амт шүү дээ. Одоо энэ хаан бол одоо ингээд хөвчөө газар хийжээс баач ихгүй. Одоо энэ дулаан байрны дотор ингээд 50 байгаа. 50-ны дунд нь 20 тасчтай байна л. Өөрөө тий хил гаргаад тий. Тий тэгээд тэр чинь бид нар өөрсдөө ингээд тасгаа хийгээд өгсөн ч болно. Нэг талдаа гівтэн, нэг талдаа тэнцээ над зөвхөн гарч баач. Хэзээч гівтэр дээр баач их. Гахаа айгүй цэвэрч амт. Хүмүүс ойлгож болохоор гахаа өстө пупа инчээстэй заваа амтан гэж хүмүүс тэгж ойлгох юм шиг. Гахаа тийм шиг шатдаг байхгүй. Айгүй ухаантай, айгүй цэвэрч амт.